албан журмын даатгагчдын холбооноос тойлуулах нь. Заах үсээзүүч. Мандах төрийн малгай бүтэх төрийн бүс гэдэг лээ. Зам хол ажилч их шүү. Та зөвхөн бүс төдийгүй цог зал сүлд хэмэр нэр хүнд эрхэмсэг нандин ирээдүгэ зүүж байна. Цог хэмэртэй Монгол хүн та Монгол хүний нэр төрийг өндөр дөргөж Монгол хүний үн цэнийг эрхэмлэн дээдэлж яваарай. Сайн явж ирвэ та. Сайн явж ирлээ. Ирлээ олоо юу? Оллоо. Дэндвэ хэдэн хүүхдүүд адуу нараа нийлсэн байсныг нь олоод хашицсан байна. Тэдний ханч угаасаа мал нүцтэй нутагсандаа ээлтэй усууд та. Харин тий. Явдал судал байхдаа ирлээ олоод авлаа штэ юу. Ажилч сайхан бүтлээ дээ. Тэглээх үү. Битэрийн анзагч сайхан нийллээ. Та гэр бүл улс орондоо үнэтэй хүн. Монгол хүн Монголын баялаг. За энэ жил Монгол улсын хэмжээний нийт тээврийн хэрэгслийн 90% буюу 500 гаруй мянган гэрээ хийгдэж, за нийтдээ 10 тэрбум орчим орон төгрөгийн нөхөн олгорыг олгоод байна. За нийт тээврийн хэрэгслийн 90% одоо энэ жолооч хариуцлагын даатгалд хамрагдана гэдэг бол манай холбооны үндсэн гол зорилт биелж байна гэж бид бүхэн ойлгож байна. Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирсон охирлыг бүрэн барагдуулах юм боломж бүрдэж байна гэж ингэж ойлгож байгаамаа. За энэ үйл ажиллагааг манай даатгалын гишүүн 15 компани, түүний одоо төв орон нутгийн салбарууд, зуучлалын компаниуд, банкудаар дамжуулан энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. За мөн одоо жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага буюу замын цагдаагийн газар, тээврийн үндэсний төв болон түүний одоо орон нутгах салбар нэгжүүдтэй манай одоо холбооны орон нутгах салбарууд хамтран бас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ ажлыг хийлгэхэд амжилттай сайхан оролцоон гэж ингэж үзэж байна. За өнөөдөр манай одоо орон нутгийн салбаруудын менежерүүд, ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн болж байна. За нэгдсэн зөвлөгөөнөөр бид өхөн одоо орон нутгад одоо салбаруудынхаа ажлыг дүгнэж цаашдаа хийх ажлын талаар ярилцаж холбооныхоо үндсэн гол үйл ажиллагаа зорилтыг тодорхойлоод байна. Албан журам даатгагчдын холбоо автоврын үндэсний төв замын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гаргаж сурсан. За ингэж хамтран ажиллах санамж бичигт зурснаар бид өхний хөдөө орон нутгийн салбарууд, замын цагдаагийн одоо тасаг автоврын үндэсний төвийн орон нутгийн салбарууд, манай холбооны салбарууд хоорондоо одоо нэгт хамтарч ажиллах ийм одоо нөхцөл боломж бүрдсэн гэж ингэж ойлгож байгаа. Одоо манай 3 байгууллага төдийгүй хүн бүрийн жолоочийн хариуцлагын даатгалын ач тусыг мэдэж өөрсдөө ирээдүйд учрахтай эрсдлээс хамгаалах юм бүрэн боломж бүрдэж байгаа учраас жолоочийн хариуцлагын даатгалын ач тусыг ойлгож цаашдаа одоо жолоочийн хариуцлагын даатгал жил бүр одоо даатгуулахыг ард иргэдээ уриалж байна. За манай байгууллагын хувьд 2015 он бол өөрийн байгууллагын үндсэн зорилгыг хэрэгжүүлж чадсан амжилт бүтээлээр ариун жил байлаа. За энэхүү амжилтанд хүрэхэд хамтран ажилласан манай албаны гишүүн даатгалын 15 компани, түүний төв орон нутгах салбарууд, даатгалын мэргэжлийн байгууллагууд, мөн манай албаатар хамтран ажилладаг жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, тухайлбал замын цагдаагийн газар, автоврын үндэсний төв, тэдгээрийн төв орон нутгийн салбарын төлөөлөгчид, Монголын мөн нийт даатгуулагчид шинэ жилийн баярын мэндийг хүргье. Та бүхний гарч буй шинэ жилдээ эрүүл энх байж, ажлын их амжилт гаргаж, улс орныхоо төлөө их зүйлийг хамтран хийж бүтээхийн үлзийтэй ирээдийг өргөн дэвшүүлье.